Hi-Best-ийн шинэ бичлэгтээ тавтан байрал. Өнөөдөр та бүхэндээ 2007 онд гарч ирсэн Барби зурлалын 11 дахь кино болох Барби Арлын гүн чүгэлтийн киноны товчлыг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Эхлээд киноныхаа гол болон туслах дүрүүдтэй танилцъя. Арлын Барби Роу, түүний найзууд болох Улаан панда Саги, тоогоос азуул зааны тугал Тика, ханху Антонио болон түүний эрдэмтэн найз Фрейзер, ханху Антониогийн эцэг эх болох Петер хаан болон Даниэл хатан. Мөн Даниэл хатны сармагчин Таллуулаа. Люсиана гүнж болон түүний хорон санаатай ээж Ариана хатан. За ингээд хүүхэлдэйн киноныхаа товчлол руу орцгоё. Улаан панда Саги болон тоогоос азуул нар далайн эргээр алхаж байгаад эрэг дээр хэвтэж буй жаахан охиныг авраад өөрсдөө өсгөхөөр шийднэ. Тэр охин нь өмнөх шөнө нь болсон далайн шуурганд хүртэж азар эрэг дээр амьд үлдсэн байжээ. Охиныг далайн эргээс олоход түүний хажууд Роу гэсэн бичгтэй авдар болон цагаан сарнаатай тугал үлдсэн байдаг. Охин өнгөрснөө марцсан байсан болохоор түүнийг авдран дээрх бичгээр Роу гэж нэрлэжээ. Роу 10 жилийн дараа үзэсгэлэнтэй бүсгүй болжээ. Амьтдын дунд өссөн болохоор амьтантай ярьж чаддаг байлаа. Хэдий ой санамжаа алдсан ч нэг дууг санаж байдаг. Зарим үгийг нь мэдэхгүй байгаач тэр дуугаа байнга дуулж өөрийгөө хэн гэдгийг олж мэдхийг чин сэтгэлээсээ хүсдэг байлаа. Нэг өдөр адал явдалд дуртай ханху Антонио өөрийн найзтайгаа хамт аралт ирснээр бүх зүйл өөрчлөгдөнө. Роу өмнө нь ерөөсөө хүн харж байгаагүй болохоор ханхуг ихэд сонирхоно. Ханху бүдэрч унаад матрын голд унтахад Роу гарч ирээд түүнийг аварна. Роу матернуудыг нэрээр нь дуудаад Болеро Рики, Болеро Тааж, Кики гэхэд матернууд ч түүний үгэнд ороход ханху амьтантай ярьж чаддаг охиныг хараад гайхлаа. Ингээд Роу болон Антони ханху хоёр танилцсан. Роу өөрийнхөө багын турсамжаа санахгүй байгаагаа хэлээд найзуудаа танилцуулна. Ханху өөрийг нь матернаас аварч тусалсан болохоор Роуд ч бас тусалмаар ингээд хамтдаа хаан тулс руу явах санал тавилаа. Роу өөрийгөө хэн гэдгийг мэдмээр байсан болохоор алс хоолын улсад өөрийг нь мэдэх хэн нэгэн байж магадгүй гэж бодоод саналыг нь зөвшөөрч найзуудаа дагуулan соёл иргэншилтэй улсыг зорилоо. Ханху Роуийн эргэлхэх зоригтой байдалд татагдан түүнийг шохоорхох бол Роуч бас ханхуг хайрын харцаар харж тэд бие биедээ татагдана. Хотод ирээд Роу хүмүүсийг харан бүгд надтай адилхан харагдаж байна гэж баярлахад Тика зан өөртөө адилхан харагдах ямар ч амьтан алга харьяа гэд жоохон дурамчхан байдаг. Харуулууд тэднийг зэрлэг амьтад гэж дуудахад азуул тоогоос маань уурлаад би ч бас дөрөвдүгээр ханху шүгээд Антони ханхугийн үлдүүдийг тураагаад байдаг. Антонио тэдэнд өөрийнхөө 3 дүүгээ танилцуулахад гүнжнэр найзуудыг нь хараад тижээвэр амьтад чинь нөө гэхэд Роу миний гэр бүл гэж танилцуулна. Ингээд гүнжнэр Роуийг илгээр хүлээж авч амьтдыг нь өхөөрдөнө. Дараа нь хаан аав хатан ээжтэй Роуийг онцгой хүн гэж танилцууллаа. Роу хатны сармагчинтай яриад байж байхад нь хатан түүнийг илтгэр хүлээж авах бол хаан харин жоохон сонио охин байна гэж бодоод дургуутдаг. Гэнэт хаан аав нь Антониод чи удахгүй Люсиана гүнжтэй хуримтлах болно гэж хэлснээр бүр сүйт бүсгүйг нь танилцуулна. Люсиана гүнжийн ээж болох Ариана хатан ч бас тэдэнтэй танилцлаа. Антони өөрийгөө гэрлэгч байгаагаа мэдээгүй болохоор нилээд гайхсан бол Роу тэднийг хараад шууд гараад гүйчихнэ. Антони хойноос нь гарч ирээд үлдгийг гуйж Роуд тухтаа өрөө санал болгосон ч Роу найзуудтайгаа хамт баймаар ингээд Арлын хэд маань хааны хүлэмжинд амьдрахаар болно. Антонио аав ээж дээр очоод би гүнжтэй гэрлэмээргүй байна. Өөр хүнтэй гэрлэмээр байна гэд Роулоо харин тэр бусад охидуудаас өөр гэхэд аав нь түүнийг загнаад ганц олдох амьдралтаа ухаантайхан сонголт хий. Чи бол хаан ширээг өвлөж авах хүн. Чи ханху учраас зөвхөн гүнжтэй л гэрлэн гэхэн тэр. Люсианач өөрийгөө гэрлэн гэдэгт итгэлгүй байгаа болохоор ханху тэр Арлын охин руу хайрын харцаар харж байсан. Гэсэн ч хоорон санаад ээж нь хайр хүнд ч хэрэггүйгээд түүний хэлснийг тоодоггүй. Люсиана өөрийн уншсан номнууд дээр нь гардаг жинхэнэ хайранд итгэж хизээ нэг өдөр өөрийг нь ч гэсэн чин сэтгэлээсээ хайрлах залуутай уулзахыг хүсдэгч ээж нь түүнийг хүчээр ханхутай суулгах гээд байдаг. Тэгсэн Ариана хатан яг үнэндээ худ болох гэж байгаа Петер хаандаа өш санаж явдаг байсан болж таардаг. Баг байхад нь тэдний гэр бүл Петер хаанаас урваж хаан хатан хоёрыг алах гэж оролдож байгаад шийдгүүлээд газар нутгаа алдаж гахаан фермер болсон юм байна. Хоосон үлдсэн Ариана ордноос цухтаж өөр нэг улсын хөгшин баян хаантай хурмаа хийгээд 3 өдрийн дараа нөхөр нь өвчнөөр нас барж. Ингээд бүх хөрөнгийг нь аваад үлдсэн амьдралаа жаргалтай өнгөрүүлж байгаач Петер хаанаас өшөөг авахын тулд түүнийг үтээ өөрийн охиноо гэрлүүлээд алдсан бүхнээ олж авах санаатай байдаг. Тика зан гэртээ хармаар байгаагаа хэлэхэд Роу жинхэнэ гэр бүлээ олох хүсэлтэй байгаагаа хэлнэ. Гэхдээ хаанаас яаж яахаа мэдэхгүй л байлаа. Ханху Антонио Роуийг эцэг эхтэйгээ дахиад танилцуулахаар өдрийн цайнд урина. Анх удаа халуун цай ууж байгаа Роу нэлээд болох байх бол Люсиана гүнж хажуунаас нь чимээг өхөн түнд зааж өгнө.
Даанч Ариана хатан түүнийг эвгүй байдалд оруулаад явуулцдаг. Рөв гуниглаад байж хахад нь таллуулаа сармагчин ирлээ. Таллуулаа язгууртнууд нэм хев маягт хэтэрхий баригдаад сармагчин ямар байдаг талаарч мартсан байдаг. Тэгээд Рөвийн тусламжтайгаар жинхэнэ өөрийгөө санаж эхэлдэг. Ингээд тэд хамтдаа жимээс идэж модон тавирч багаар дотносон. Сүү тавьсан хоёр маань хоорондоо ярилцах хэдиж тэд хэтэрхий өөр болохоор ер нь л бие биедээ татагддаггүй. Антонио аялал эрх чөлөөнд дуртай бол Люсиана хааны ордны амьдралдаа дуртай байлаа. Петр хаан Арианад ордноо танилцуулаад гахаан зүчээд ирэхэд гахаа түүн лүү шавхаа цацчихна. Гахаанд юу юунаас зургийн Ариана шууд худаг дээр очоод шавхаагаа цэвэрлэхэд Петр хаан Антонио хоёр худагны байршлыг асуулгүйгээр мэдж байгаад нь гайхдаг. Арианагийн гэр бүл энд гахаан фермер хийдэг гэсэн шүү дээ. Даанч Петр хаан үнийг нь ордоос мартсан байдаг. Энэ үеэр Рөв таллуулаа хоёр мод дамжин сармагчин шиг үсэрч байгааг Петр хаан хараад зэвүүцсэндээ хүүдээ чи заавал гүнчдээс уншуу гэж дахин сануулна. Оройн Антонио хаанхүү болон Люсиана гүнж хоёрын сүн үдэшлэг болох гэж байлаа. Рөв явахгүй гэсэн ч найзууд нь гойж очоод хаан хатан хоёрт өөрийгөө батал гэдэг. Сагийн арлын гимээр хувцснууд санал болгоход таллуулаа язгууртнуудын даашинд санал болгож тэд хоёр хоорондоо маргалтна. Эцэст нь Рөв найзуудынхаа тусламжтайгаар арлын болон язгууртны байдлыг ослуулсан үд болсон гоёмсог даашинцтай боллоо. Хаанхүү Люсиана гүнжтэй бүжгэлчээд дүүнэртэйгээ бүжгэлж байхад нь гаднаас үзэсгэлэнтэй Рөв маань орж ирлээ. Антонио Рөвийг бүжгэнд ураад тэд хамтдаа бүжгэлнэ. Даанч Рөв бодит байдлаа ойлгож хаанхүүг Люсианатай гэрлэх ёстойг нь бодоод холтохоор шийднэ. Ариана хата харин тэднийг харчаад Петр хаан дээр очиж охиныхоо хурмыг яаруулдаг. Рөвийг гадаа байхад нь Саги ирээд ойрхон харагдаж байгаа сүх тэргийг зааснаа сүх тэргэн дээр байгаа туг нь өөрийг нь баг байхад нь далаа эргээс олоход хажууд нь байсан тугтай яг адилхан туг гэдгийг нь хэлнэ. Рөв тэр тугийг өөрийнх нь сүрсэн завин дээр байсан байж магадгүй гэж бодоод сүх тэрэгний мориноос нь ямар улсын туг болохыг асуухад холын хол байдаг арлын улсынх ба эзэн нь хэдий 3 хүүтэйч ямар ч охингүй гэж хэлнэ. Петр хаан хүүгээ дуудаад хурмыг нь 2 өдрийн дараа хийн гэхэд Антонио үүнд нь тургуйцаад та өмнө нь хаан хүн хатуу шийдвэр гаргах ёстой гэсэндээ би үлдсэн амьдралаа хайргүй хүнтэйгээ өнгөрүүлмээргүй байна гэд титмээ хаяад дүүнэр маань энэ хаан тулсыг авч яваа гэгээд өөрийнхөө хаан хүүгийн эрхээсээ татгалзана. Тэгээд Рөвийг хайж хааны хүлэмжинд очоод өнөө шөнө сар 8 цэцэрлэгт уулзъя. Өөрт хамтдаа амьдарцгаая гэсэн хамт зүгтэх талаар бичсэн захиа үлдээх боловч Тика тэрийг нь нууцаар харчаад хинч миний Рөвтэй хаашаач явахгүйгээд захиаг нь аваад нуучдаг. Ариана хатан хаанхуг өөр хүн тайртайг нь мэдээд Рөвийг зайлуулахын тулд хулгануудад ууттай хор өгөөд хорыг ордонд байгаа бүх амьтанд өгөхийг тушаана. Тэгээд энэ бүхнийг Рөвийн хийсэн зүйл болгож гүтэх санаатай байдаг. Хэлснээр нь хийвэл бяслаг өгнө гэхэд үлсэн хулганууд 5-4 бяслаг мөрөөдөн ордноор нэг хэсүүжилж бүх амьтдын хоолнд унтуулдаг хор хийн. Даанч буцаад ирэхэд нь тэдэнд бяслагны хилтэрхийл өгдөг. Хаанхүү цэцэрлэгт Рөвийг хүлээсэн ч тэр ирсэнгүй. Рөв харин амьтад бүгдээрээ унтаж байгааг нь хараад өвдсөн байхтаа гэж санаа зовж байхад нь нэг шувуу тэдэн дээр ирээд 3 харах бүх амьтдын хоолнд хор ийснийг нь харснаа хэлдэг. Хар өвсний хор байх нь тэр. Рөв сарнаа имээр тэднийг эмчилж болдгийг санаад хүлэмжинд байгаа сарнааг ашиглаж болохгүйг асуухаар хаанхүү рүү явлаа. Сармагч нь сэрхүү байгаа татан санаа зовж хааны ордонд бөөхийн болно. Ариана хатан хорон санаа гарган эрдэмтэн Фрейзер дээр очоод хин амьтдыг хордуулцдаг байна. Лав гадны хүн байх. Нөгөө арлын амьтдын болов гэхэд Фрейзер өө яг тийм биш тэгээд хаан дээр гүйччод ховолцдог. Рөвийн амьтад манай амьтдад ямар нэгэн халдвар таргасан байх. Тэгээд л тэд дархлаа сайтай болохоор өөрсдөө зүгээр байгаа байх гэхэд хаан бүр нэг ингэх гээдсэн гэсэн шиг л уурлаад манай хэдийг шоронд орчдөг. Тэгсэн хазуул шоронгийн хоолноос нэгдээд бусад амьтдын адил унтаад өгдөг. Антонио аав дээр очин Рөвийг шоронд хорж байхаар арал руу буцаа гэхэд аав нь тэднийг суулгахын тулд Люсианатай гэрлэх ёстой гин. Ямар ч аргагүй болсон Антонио аавтайгаа тохиролцоод Люсианатай гэрлэхийг зөвшөөрлөө. Ингээд манай хэдийг арал руу нь явуулахар болж Рөв найзуудтайгаа завинд сууж байхад Ариана завины ахлагчид мөнгө өгөөд тэднийг алахыг тушаана. Манай хэд хин ийм зүйл хийсэн байна гэж бодож хагаад Ариана хатан их хорон санаатай болохоор магадгүй тэр байх. Ямар ч тач буцаж очоод хүлэмжиндх сарнаануудаар им хийж амьтдыг аврах ёстой гэд ярилцаад байж хат нь Тика гинэд уйлаад хаанхүүгийн захиаг нууснаа хэлдэг. Хаанхүүтэй гэрлээд өөрийг нь орхиод яваад өгч магадгүй гэж айсандаа захиаг нь нууснаа хэлэхэд Рөв хийзээч түүнийг хайрлахаа болохгүй гэдгээ хэлдэг. Ингээд манай хэд жижиг заваар цугтах гэхэд завины ахлагч тэднийг далай руу шидчихдэг.
Хүйдэн далаад унсан Роу өөрийн бага насны дурсамжаа саналаа. Хэн нэгэн түүнийг Розелла Тесэре охин минь гэж дуудаж ясныг санаад өөрийн жинхэнэ нэрээ мэдэж авлаа. Далайн гахаанууд гарч ирээд тэднийг авраад бууцаагаад хот руу авчирна. Ханхүүгийн хорин болж байлаа. Ордонд цагаан сарны тухтай сүүх тэрэг ирэхэд дотроос нь Мариса хатан бууж ирнэ. Ариана охиндоо хандан хэдий өнөөдөр бидний баярт өдөрч гисэн чи юу ч идэж болохгүй гэж захина. Тэгснээ хурмын зоогонд нууцаар нөгөө хороо цацчдаг. Өнөөдөр хурминд ирсэн бүх хүн өөрт гүн найрандаа автаад унтаад өгөхөд Люсиана энэ ордныг захирна. Харин Люсианаг захирах хүн бол би гэд яриад байж байгааг нь Шувуу харчдаг. Роу нууцаар сарнайн цэцэрлэгт ирэхэд Шувуу түнд Ариана бүх зоогийг хордуулсныг нь хэлж өгнө. Роу гяс ерөндөг хийгээд байж байхад нь ордны харуулууд түүнийг бариад авчдаг. Саагид тэр ерөндгөө өгөөд гялс хатны сармагчанд өгөөрэй гэд явууллаа. Хурмын дундуур гинэт Тика Саагийн хоёр орж ирээд буснуулахад Сааги гялс хатны сармагчан дээр очиж түүнийг сэргэнэ. Тика ханхүүг дагуулад Роу дээр ирэхэд хаан, хатан, гүнж, Ариана гэд бүгд дагаад хүрээд ирнэ. Ариана шууд л Роуийг бүх зүйлд буруутгахад Роу үгүй бид нар ямар ч өвчин тараагаагүй. Нэг хүн амьтдын хоолнд хар өвсний хор хийсэн байсан. Хэрвээ та нар намайг барихгүй гэвэл би тэднийг аврах юм хийж чаднаа гэхэд хэн ч түүнд итгэдэггүй. Азар талуулаа сармагчин эмийг уугаад нойрноосоо сэргэж ирээд Роуийг үнэн хэлж байгааг нь нотлно. Хаан түүнээс тэгвэл хин амьтдыг хортуулсан байж болох уу гэхэд Роу Шувууны хэлснийг дамжуулж Ариана хатан бас тэр бялуун туртал хор хийсэн гэж хэлдэг. Ариана харин чи наадхаа тэгэд болжмороо сонсон гэгээд байгаа мó гэд хүмүүстэй хамт түүнийг шоолно. Роу Арианад тэгвэл өөрийгөө батлаад бялуу идэхийг санал болгоно. Ариана яг идэх гэж байснаа чи намайг хордуулах гэд бялуунд ямар нэгэн зүйл хийсэн ч юм билүү хэн мэдхийн гэхэд Люсиана гүнж ээжээ Роу хийгээгүй. Та намайг юу ч битгий дээрээ гэсэндээ ийм учиртай байсан юм уу гэд түүнийг бариад өгчдөг. Энэ бүхнийг Мариса хатан холоос хараад зогсож байлаа. Ариана өөрийнх нь хорон санаа баригдсан болохоор сүүх тэргэнд суугаад зүгтахад Роу Тикатай хамт араас нь хөөж агаад тэрэгний дугуйруу нь модны мөчөр шидэж сүүх тэргийг нэвтгэхэд Ариана гахаан зүчээрөө шидэгдэнэ. Дахиад л гахаа биш шүү гэж орилсоор үлдлээ. Хаан хатуу хоёр Роуд аюулаас аварсанд нь талархал илэрхийлнэ. Цаанаа нь Люсиана гүнж Антонио тандан би хизээ нэг өдөр чиний Роулоо хардаг шиг тийм арцаар хин нэг над руу хараасаа гэж хүсдэг гэдэг. Роу тэр хоёрыг хараад өөрийнх нь талаар ярьж байгааг ч мэдэхгүй тэд их гоё хосууд юм аа гэд гуйнаглаад тэндээс явахаар шийднэ. Гинэт Тика тэгвэл ханхуу яагаад наашаа ирж байгаа юм бэ гэд эргээд харахад ханхуу түн дээр ирээд надтай хамт аялаж Люсиана гүнж бидэнд аз жаргал хүссэн. Роу надтай гэрлээч гэдэг. Роу гайхаад зогсож байхад нь Тика заа гэж хэлээч гэд гарыг нь атгуулна. Тийм ээ би зөвшөөрч байна. Ингээд Антонио аавда хандан намайг гүнжтэй гэрэл гэж хэлэхгүй үсттэй гэхэд хаанч тэр хоёрыг зөвшөөрч одооноос хааны дүрмэнд өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ гэд Роуийг тэрвэрнэ. Роу харин намайг Розелла гэж дуудаарай. Миний жинхэнэ нэр Розелла гэдэг. Гэхэд Мариса хатан тэрийг нь сонсоод хурж ирээд чамайг Розелла гэдэг юм уу? Би Розелла гэдэг охинтой байсан юм л да. Гэхэн тэр Роу өөрийн мэддэг дуугаа айлан дуулахад ээж нь түүнтэй хамт дуулна. Sun goes down. Stay with me, my arms tonight. Тика энэ бүхнийг хараад Роу ээжигээ олчлоо. Тэрний ээж нь хатан гэхээр Роу гүнж юм байна гэд баярлна. Ийхүү Роу жинхэнэ гэр бүлийн олж өөрийгөө Розелла гүнж байснаа мэднэ. Ингээд Розелла гүнж маань гүнжийн ёсоор Антони ханхүүтэй гэрлэнэ. Люсиана ч өөрийн жинхэнэ хараа олжээ. Аав ээжүүд нь салах ёс хийгээд шинэхэн хосуудыг аялалд нь өдөж өглөө. Ийхүү арлын гүнж Барби маань хайртай ханхүүтэйгээ гэрлэж амар сайхандаа жаргажээ. Дараа нь ямар кино ярилмаар байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн бичлэгээрээ уулзъя. Bye bestie.